Сайн байцгаана уу? Авилгатай тэмцэх газрын цайр нэвтрүүлгийн шинэ дугаарт анхаарлаа хандуулна уу? За авилгын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн чигүүргээ цуглаад танилцуулж байгаа байлаа. Энэ удаагийн нэвтрүүлгээр хяналт шалгалт дүн шинжилгээний чиглэлээр хийсэн 20 жилийн зарим онцлог ажлыг томлон мэдээлэх болно. Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний эхэлсэн нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, тайлагнах, олон нийтэд мэдээлэх, түүнчлэн нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын хяналт, нийтийн албан тушаалтны авилга ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хянан шалгах үндсэн чиглэлийг хэрэгжүүлдэг. Дээрх чиглэлгийн хүрээнд нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, нийтэд мэдээлэх, хянан шалгах үйл ажиллагааг зохион байгуулах, нийтийн албан томилогдохоор нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгах, иргэд аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг хянан шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хариуцлага тооцоолох зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна. Авилгын эсрэг хууль тогтоомж батлагдаж, авилгатай тэмцэх газар байгуулагдсанаар хяналт шалгалт дүн шинжилгээний элтэс анх 7 өдрийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн хуулиар хүлээсэн үндсэн гол чиглэлгийн нэг нь албан тушаалтны мэдүүлгийг хуулийн хугацаанд бүртгэх, хүлээн авах үйл ажиллагаа байдаг. Анх 1996 онд авилгалын эсрэг хууль батлагдаж, уг хуулийн дагуу тухайн үеийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж эхэлсэн боловч мэдүүлгийг бүртгэх, хянах нэгдсэн тогтолцоо байсангүй. Улмаар авилгын эсрэг хууль 2006 онд шинжилэн батлагдаж, авилгатай тэмцэх газар байгуулагдсанаар хөрөнгө орлогын мэдүүлгийг 2007 оноос эхлэн гаргуулan авч хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. Хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудаас хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааны тогтолцоог бий болгож, хяналтын үйл ажиллагааг сайжруулснаар улсын хэмжээнд хуулийн үйлчлэлд хамаарагдах албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр 97-оос 100% таагаар бүртгэж, хүлээн авч хөвшүүлж байна. Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг 2013 оноос эхлэн захирам системээр авах техникийн шинжилтийг нэвтрүүлэн жил тутам захирам системийн хөгжүүлэлтийг хийснээр мэдүүлэг гаргах хялбар шийдлийг бий болгосны зэрэгцээ иргэд олон нийт мэдээллийг шуурхай бодиттой авч байна. – 2017 оноос эхлэн авилгатай тэмцэх газрын захин хуудсанд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэйгээр байршуулснаар иргэд олон нийтийн зүгээс тухайн албан тушаалтны хөрөнгө орлогын байдалд хяналт тавих нөхцөл боломж бүрдлээ. 20 жилийн хугацаанд нийт 6275 мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэд хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол мэдээллийн хүрээнд хянан шалгажээ. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хянан шалгалтаар хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, үндслэлтэд тайлбарлаж чадаагүй нийт 1199 албан тушаалтныг авилгын эсрэг хуульд заасан хариуцлага ногдуулжээ. Үүнд 121 албан тушаалтныг нийтийн албанаас халах, 133 албан тушаалтныг албан тушаал бууруулах, 573 албан тушаалтанд цалин бууруулах, 372 албан тушаалтанд сануулгах хариуцлагыг томилох эрх бүхий албан тушаалтнаас ногдуулсан байна. Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар мэдүүлэг гаргагч нь гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого, зээлийг мэдүүлдэггүй, хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс картын үлдэгдлийг үнэн зөв мэдүүлдэггүй, жил бүр өөрчлөгддөг санхүүгийн мэдээллүүдийг өмнөх жилийнхээс шууд хуулж мэдүүлдэг, хөрөнгө оруулж дахиадсан үл хөдлөх хөрөнгөө мэдүүлдэггүй зэрэг нийтлэг төрслүүд тогтогдсон. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрсдэлд суурилсан захирам систем хөгжүүлэх ухаадаг засаг 2 төслийг 2025-аас 2026 онд хэрэгжүүлсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгт эрсдэл тооцох аргачлалыг боловсруулж хяналт шалгалтын ажиллагаанд нэвтрүүллээ. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн татварт ногдуулах орлогоо үнэн зөв тайлагнаагүй байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, татварын ерөнхий хуулийг үндэслэн тэдгээрт татвар ногдуулах орлого, төлбөл зохих татвараа үнэн зөв тайлагнасан эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх,
татвар ноогдуулалт, төлөлтийн байдал татварын ерөнхий газартай хамтран ажиллаж байна. За энэ хугацаанд 30 мэдүүлэг гаргагчийн нийт 29 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлж, нөхөн татвар, торгуул, алдангад нийт 2.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулж улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмтэргийг илрүүлэхээс гадна нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа уруулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, хахуул авах зэргээр бусад гэмтэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоож мөрдөн шалгах хэлцэд хөргүүлэн ажиллаж байна. Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар 184 мэдүүлэг гаргагчийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь их усүр нь тодорхойгүй. Үндэслэлгүй буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 10 дугаар зүйл заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмтэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоож эрүүгийн эрэг үүсгүүлэхээр шалгаж байна. Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлцээс нийтийн албан тушаалтны хууль ёсны дагуу олсон орлого болохоо үндэслэлтэд тайлбарлаж чадаагүй зөрчлийг хянан шалгаж, улсын орлого болгодог олон улсын эрх зүйн жишгийг хэвшүүлэхээр ажиллаж байна. Үүнд нэг жишээг онцлон мэдээлье. Нийтийн албан тушаалтан А-н Toyota Lexus RX 450 автомашиныг худалдан авсан үнийн дүнгийн 45 сая төгрөгийн их усрыг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэд тайлбарлаж чадаагүй буюу авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-ийн 8 дахь хэсэг заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн өөрийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Нийтийн албан тушаалтан А-гийн хууль ёсны дагуу олсон эсгээ үндэслэлтэд тайлбарлаж чадаагүй 45 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар авилгатай тэнцэх газраас шүүхэд гомдол гаргасан юм а. Дүүргийн эрүү иргэний хэргийн хэлбэр ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс уг асуудлыг хянан үзээд шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 5 дахь хэсэг, авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33-ийн 2 дахь хэсэг заасныг удирдлага болгон авилгатай тэнцэх газрын барьцаа хохирлын дансанд байршуулсан 45 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэж шүүхийн шийдвэрийг хэрэгжүүллээ. Их усүрийг нь үндэслэлтэд тайлбарлаж чадаагүй хөрөнгө орлогыг эрүүгийн болон иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, цаг хугацаа алдалгүйгээр авилгын эсрэг хууль тогтоомжийн дагуу шүүхийн журмаар шууд хураан авахыг олон улсын эрх зүйд Unexplained Wealth Order гэж нэрлэдэг бөгөөд нийтлэг эрх зүйн тогтолцоотой улс орнуудад ихэвчлэн хэрэгжүүлж байна. Анил талаа харж албан тушаалд томилдог, өөртөө болон бусдад давуу байдал олгодог, хувийн эрх ашигын үүднээс альва асуудалд хандаж, авилга, хахуул авч шийддэг гэсэн иргэд олон нийтийн сөрөг ойлголт, уур амьсгал нь нийтийн албан томилогдохоор нэр дэвссэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах тогтолцооны үндэс болсон. Нийтийн албан томилогдохоор нэр дэвссэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээд томилогдохоос болон авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны нэр хүндийг дээшлүүлэх, иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ачаал бүгдэлтэй юм а. Энэ хугацаанд нийтийн албан томилогдохоор нэр дэвссэн нийт 168,453 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хянсан байна. Эдгээрээс 160,893 урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж, хариуг томилох эрх бүхий байгууллага албан тушаалтанд хүргүүлжээ. Одоогийн байдлаар 605 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож, мэдэгдлийг хүргүүлснээр ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилоогүй болно. Түүнээс гадна 23,521 нэр дэвшигчийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлыг анхааруулсан байна. Энэ тоон үзүүлэлтээс харахад нийтийн албан томилогдохоор нэр дэвсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянснаар ашиг сонирхлын зөрчилтэй этгээд төрийн албан томилогдох, улмаар авилгын гэмтэрэг зөрчил, зөрчил гаргасны дараа хариуцлага тооцох бус, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдсэн гэж үзэж болно. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авах, хянах, шийдвэрлэх, хариу хүргүүлэх бүхий л үе шатыг 2026 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн бүрэн захимжуулснаар цаасан суурьтай албан бичгийг бүрмэсэн зогсоолоо. Захимд шилжүүлснээр төрийн албаны ил тод байдал нэмэгдэж, төрийн үйл ажиллагаа шуурхай болохын зэрэгцээ урьдчилсан тооцооллоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахтай холбоотойгоор төрийн байгууллагуудад бичиг хэрэг, хэвлэл, шуудан тээврийн зэрэг зардалд жил бүр дунджаар 100 гаруй сая төгрөг зарцуулдаг байсныг хэмнээд байна.
Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс 2010-аас 2025 онд улсын хэмжээнд авилга ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй нийтдээ 8515 гомдол мэдээлэлд хяналт шалгалт явуулж 553 албан тушаалтанд хариуцлага хүлээлгэн гэмтэргийн шинжтэй нийтдээ 935 үйлдэлийг илрүүлж зөрчил арилгуулах, хууль тогтоомж хэрэгжүүлэх, тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулах зөвлөмж шаардлагыг 1613 байгууллага албан тушаалтанд хүргүүлж ажиллажээ. Өргөдөл гомдлын хяналт шалгалтаар албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаас гадна гэмтэргийн шинжтэй үйлдэлийг илрүүлэх, мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмж шаардлага хүргүүлэх ажил тогтмолчлоо. Зарим жишээ баримтууд дурдвал 2014 онд мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг дагнан хэрэгжүүлсэн нэг бүс нутагт 10 буюу түүнээс дээш жил ажилласан албан хаагчдыг шилжүүлэх, сэлгэх, зөвлөмжийг хүргүүлснээр нийслэл дүүргийн хэмжээнд 100 гаруй хяналтын улсын байцаагч нарыг сэлгэн ажилуулсан. 2015 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийн сонгон шалгаруулалтанд хууль журмын дагуу явагдаагүй тендер сонгон шалгаруулалтыг хүчингү болгож дахин зохион байгуулжээ. 2015 онд өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдэд газар олгох, түүнчлэн давуу байдал бий болгож хууль бус захирамж шийдвэр гаргасан аймгийн засаг дарга нарын нийт 14 захирамж тушаал шийдвэрийг хүчингү болгуулсан байна. 2015 онд засгийн газрын нэр бүхий гишүүн нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ эхнэрээ дагуулan явж төсвийн хөрөнгөнөөс зардал гаргасныг тогтоож хууль бусаар гаргасан зардлыг төсөвт буцаан төвлөрүүлсэн. 2022 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хууль заасныг зөрчсөн, шаардлага хангаагүй хуулийн этгээдтэй гэрээ байгуулж бусдад давуу байдлыг бий болгосон, албаны эрх мэдлийг хэтрүүлсэн үйлдэлийг тогтоож Баян Улгийн аймгийн удирдах албан тушаалтнууд болон Говьлдаа аймгийн Хөхмөрт сумын засаг дарга, Хөвсгөл аймгийн засаг дарга нарыг тус газрын мөрдөн шалгах хэлтсэд шалгуулахаар шилжүүлсэн. 2023 онд албан тушаалын гэмтэргийн шинжтэй буюу албаны эрх мэдлийг хэтрүүлсэн, урвуулсан, бусдад давуу байдал олгосон, төсвийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулсан байж болзошгүй үндслэлийг тогтоон мөрдөн шалгах хэлтэст 89 гомдол мэдээллийг, гүйцэтгэх ажлын хэлтэст 19 гомдол мэдээллийг шилжүүлж ажилласан байна. Шүүр ажиллагааны хүрээнд уул уурхай хүнд үйлдвэрийн яам, хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газар, Эрдэнэс Монгол хувьцаат компани, Дархан уул аймгийн болон Сэлэнг аймгийн засаг даргад албан шаардлага хөрвүүлж, зарим албан тушаалтныг үүрэгт ажиллаас нь чөлөөлүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулсан байна. 2024 онд авилгын гэмтэргийн шинжтэй 81 үйлдэлийг тогтоон мөрдөн шалгах хэлцэд шилжүүлснээс 7 хэргийг тухайн онд шүүхээр шийдвэрлсэн байна. 2025 онд хяналт шалгалтын хүрээнд төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлөвлөх нөхцөлийг бүрдүүлснээр нийт 735 сая 135 мянган төгрөгийн хохирлыг тухайн байгууллага албан тушаалтан барагдуулж төрийн санд төвлөрүүллээ. Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн болон өргөдөл гомдол мэдээллийн хяналт шалгалтыг явуулахын зэрэгцээ авилгын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, сургалт мэдээллийн үйл ажиллагааг явуулах, мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэн хамтын ажиллагааг сайжруулж, авилгын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдол бүрт хариуцлагыг ногдуулахад анхаарч, үр дүнг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлж, авилгын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан. 2007-оос 2025 он зохион байгуулсан сургалтад 152 мянга гаруй нийтийн албан тушаалтныг хамруулсан байна. Авилгын эсрэг хууль тогтоомж сургалт сурчлагааг эрчимжүүлснээр иргэд албан тушаалтнуудын хууль эрх зүйн мэдлэг ойлголт дээшилж олон нийтээс эрүүлж буй мэдээллийн тоо нэмэгдэж байна. 2017 онд нийт өргөдөл гомдлын тоо 599 байсан бол 2025 оны байдлаар 1006 болж гомдлын тоо 2 дахин өссөн нь иргэд олон нийтийн зүгээс авилгатай тэмцэх газарт итгэх итгэл нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм а. Авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1613 удаагийн зөвлөмж шаардлага хүргүүлснээс голчлон албан тушаалтны томилгоо, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйг дээшлүүлэх, ялангуяа төсөв, санхүү, худалдан авах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, бусдад давуу байдал олгохоос зайлсхийх, ашиг сонирхлын зөрчилдөд шийдвэр гаргахгүй байх, альва хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг зөрчил гаргахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.
За мэдүүлгийн захим системийн хөгжүүлэлт шинжилэлтэй холбогдуулан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулалтын мэдүүлгийг маягтыг шинжилэн боловсруулж өөрчлөлтийг оруулан баталгааны маягт мэдүүлэг гарах албан тушаалтны чагсаалт, мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын маягт түүнийг бүртгэх, хянах, хадгалах журмыг шинжилэн улсын их хурлын хууль зүйн байнгын ороогоор хилцүүлэн батлуулж эрх зүйн орчныг боловсронгүй болгосон байна. 2023 онд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулалгүй нийтийн албан томилох шийдвэр гаргаж байгаа удирдаг албан тушаалтнуудад сахилгын хариуцлага тооцдог болох хуулийн өөрчлөлтийг батлуулснаар удирдаг албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг дээшлүүллээ. За сайн уу шүү. Миний өшний ажил төрнөөс авчтай. Нууд ажиг явжлаа. За тэр яах вэ? Сонь сайх юу вэ хаа? Сэнэс юм шиг. Энэ юу шүү? Энд ч миний танилцж ирсэн материал байна. Харин тийм ээ. Чийл зураад өгч. Бусд юм ба. Миний яаж бас дахиж битгий юм байна. Би нэг ихэлсэн ажиллаа дуусгах хүн гэдгийг чи мэдчихэж байгаа. Энэ төсөлд байсан бүх юмаа зориулсан. Баяраа би чамайг бодоод надад чинь гар өсөх зурлаа гэж бодъё. Дараа нь яах вэ? Яах юу гэв юм. Хариуцлага хүлээх хэрэгтэй бол хүлээч. Тэр үед чинь би чамаа шавраас татаад гаргачих чадaltaй болчих штеп. Өдөр баяраа ярьж илээ. Энэ баяраг одоо яах вэ? Бүтээгээд өгчүүл яг юм дээ. Артикуудаас хөдөлж авсан эмүүдээс олж төрийн алба гэдэг хэн дуртай хүний хийгээд байдаг ажил биш шүү дээ. Аав насаараа л төрийн алба хашлаа. Тэр үед танил найз нөхөд ах дүүс төрөл садан за тэгээд зүс таних төдийнийг нь ээлдв янзын шалтгаан тоочоод л янз бүрийн юм гойж ирдэг байлаа. Аав нь амьдралынхаа туршид төрийн хуулийн хязгаарыг дагуулж гисгсэн удаа нэгч өгөө. Байна. сая би дарга дээр ороод гараад ирлээ. Намайг ажиллаа өг гинэ. Энэ баяраатай холбоотой юу? Цаадах чинь арай юм хийхгүй үсттэй. За би тайвар. Би өчгөн тайвар. Байна. За. Сайн уу галаа дарга. За гэрийнх нь сайн уу? Оо, мартснаас. Эхнэрээ чи ажил сайн биз дээ хөө. Чи өөрийгөө хуульгүй улсад амьдарч байна гэж бодсон юм биш үстэй. Үгүй шүү. Огт үгүй. Баяраа. Чамайг мөнгөнд хотдогдсон эрх мэдэлтнүүд хамгаалдаг байж болно л доо. Харин намайг Монголын төв хуулиос мөнгөлдөг юм. Энийг чи бид хоёрын хийхийг мартаж. Харин аав минь энийг хизээч мартахааргүй санууллаа. Байна уу галаа? Байна уу? Байна уу? Навш. Шодраг гарын нэр төр гэдэг удмын их өв хөрөнгө юм шүү дээ. Миний хүү аав нь өнгөрсөн амьдралаараа чамд үлгэрлэж яваа. Миний хүүхдүүд амьдралдаа үнэн шудраг зөв явбал үр хүүхдүүд чинь бусдын өмнө үүр бардам сэтгэл амар амьдрах болсон шүү дээ.
Авилгатай тэмцэх газрын тойм нэвтрүүлгийн ээлжид дугаарыг анхааран үзсэн үзэгчдэд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр энэ цагтаа иргэн уулзцгаая.